Hi Mongolia people, I love Mongolia. You are watching Umbrella. Thank you so much. Hello everyone, this is Jamila from Singapore. Сайн бацгаана монголчуудаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Jamila гэдэг. Би өнөөдөр та бүхэнтэй цэнхэр дэлгэцээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Мөн өөртөө чинь танилцсандаа маш их баяртай байна. Belly dance бүжиглээд 6 жил болж байна. Олон улсын чанартай belly dance-ийн тэмцээний анхны ялагч нь. Энэ жил миний хувьд их онцлог жил болж байна. Өөрийн сургасан бүжигчтэй өрсөлдүүлж байгаа. Тиймээс миний сэтгэл үнэхээр өндөр байгаа. Энэ жилийн тэмцээнээс би олон шин санааг олж авлаа. Монголоос энэ жил анх удаа оролцогч ирж оролцлоо. Түүнтэйг татан найзууд болсон. Монгол оролцогчийн зан үнэхээр ээлдэг байсан. Ирээдүйд Монголд очиж бүжиглэх, бүр цаашлаад бүжиг заах хүсэлтэй байна. Belly dance бол маш гоё бүжиг шүү дээ. Sexy, тэгээд эмэгтэй хүний гоо үзэмжийг илүүтэйгээр гаргадаг, хідэн настай, гадаад үзэмжнээс үл хамааран өөртөө маш ихтгэлтэй болгодог. Хүний дотоод сэтгэлийг ариусгадаг гэхүү дээ. Belly dance бүжгийг бүжиглснээр би маш олон найзуудтай олсон. Тэдэнтэйгээ игч дүүс шиг байдаг. Миний бодлоор улс орнуудаас ирсэн хүн бүр өөр өөрийн хэм маягийг шингээвэл илүү их гоё байх. Өнөөдөр би энэ жилийн бүжигчдээс өөртөө их олон нээлтүүдийг хийж чадсан. Энэ жилийн тэмцээнд шүүгчээр ажилласандаа баяртай байна. My name is Annie. Сайн байцгаана монголчуудаа, намайг Эн гэдэг. Би энэ тэмцээний ерөнхий зохион байгуулагч, үндэслэгч нь. Street Festival-ын үүсгэн байгуулагч. Энэ жилийн тэмцээн үнэхээр шинэлэг байлаа. Зарим орон анх удаа оролцлоо, жишээ нь Монгол, Энэтхэг гэх мэт. Энэ нь манай тэмцээний цар хүрээ өргөжж байгааг харуулж байна. Би Монголын талаар зөвхөн Хувлаа хааныг мэднэ. Гэхдээ Монголын тухай их олон түүхэн кино үзэж ирсэн. Соёл урлагаараа агуу арт түмэн Монголд маш их хүйтэн байдаг болохоор ангийн арьс өмсдөг гэж би сонссон.
надад яагаад ч юм таныг бүжигчин юм болов гэсэн сэтгэл төрж ийн л да. Магадгүй чи тэгж бодож байгаа. Гэхдээ би бүжигчин биш, продюсер. Ганцхан belly dance биш, graffiti, DJ, MC, break dance гэд олон бүжгийн тэмцээний зохион байгуулдаг. Энэ бүх тэмцээн бол амьдралын урлаг шүү дээ. Залуучуудын соёл юм. Хотын соёл гэх үү дээ. Thank you, Mongolia, and you are now watching Umbrella. Соёл урлагийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Сингапур улсаас бэлтгэсэн нэвтрүүлэг үзэж та бүхэнд хүргэж байгаа. Одоо та бүхний эх орноо төлөөлөн Азийн аваргын тэмцээнд оролцсон бүжигчин Баярмаатай уулзуулъя. Тэрээр шилдэг бүжигчнэр шалгаран гала тоглолтод оролцох эрхийн бичгээр шагнуулсан байгаа. Түүнд нийт үзэгчдийнхээ өмнөөс, нийт Монголын ард түмний өмнөөс дахин баяр хүргэе. Ингээд Баярмаатай бид та бүхнийг уулзуулъя. Бид өнөөдрийнхөө ярилцлагыг Синтоза арал дээрээс танд хүргэж байна. Ингээд Баярмаад юу юм өдрийн минь төргий. За баярлалаа. Телевиз үзэн сууж байгаа үзэгчтэй мөн цэнхэр сэлгэцээ үзэн сууж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд Сингапурт ирсэн сэтгэлээс хамгийн дөрөнд хуваалцахгүй юу? Хамгийн гоё мэдрэмж бол маш тайван. Тэгээд эднийхээ ер нь альч талдаа маш ариун зэрэг бол дээд зэрэгээс сахидаг орн байна. Хууль маш чанга юм байна гэдгийг мэдлээ. Маш олон орны хүмүүсийн байдаг болохоор аюулгүй байх нь аягүй чухал. Тэргээр энэ орнд бол ерөөсөө тайван байж болно гэсэн үг. Энд дээрээс хойш ингээд өөртөө яг мэдрэгдсэн зүйлүүд бол яг энэ байна. Тийм. Баярмаар эх орноос хэр хол явж ирсэн бэ? Аль орнуудаар аялж ив? Хамгийн хол нь Австрали юм уу да? Тийм. Австрали орн бол бас маш сайхан байсан. Хаашаа аялж исэн? Австрали, Хонконг, Мако, тэгээд Бээжин гэсэн Солонгос руу нэг бас фото моделийн фестивалд явж исэн юм байна 2002 онд. Энэ жил бол Монгол улсаас анх удаа оролцсон гэдгээр нэлээдгүй онцлог байсан. Тэгээ энэ тэмцээнд анх удаа оролцсон гэхэд маш амжилттай оролцсон. Тэгэхээр баяр хүргэе. Энэ тэмцээнд оролцсноор чи юу мэдэж авсан бэ? Цаашдаа ямар сэтгэл төрөө мөрөөдөлт чинь бас тусал нэмэр болов уу те? За энэ тэмцээнд оролцоход би ингэж нөгөө анх удаага орж байгаа шүү дээ. Ингэж амжилт гаргамж ёстой ботсонгүй. Гэтэ бол бэлтгэлээ бол хувийн зүгээс бол
сайн хийсэн. Ер нь бол 1 жил бэлтгэл хийсэн. Бэлээ дэсийн тэмцээнд орохын тулд тэг хүн ер нь ямарваа нэгэн тэмцээн уралдаанд ороход бэлтгэл маш чухал юм байна гэдэг энэ тэмцээн харууллаа. Тэгээд бас айгүй өвөрмөц энэ тэмцээнд одоо намайг шагнал авахд нөлөөлсөн юм бол ерөөсөө өвөрмөц санаа байлаа л да. Бэлэдэс бүжгийг одоо юутай ямар жанртай холбож авах орчин үеийн төрөлхтөнд би төлхөө оноо авсан болоо гэж бодож байна. Яагаад тэгэхээр Бэлэдэсийг peacock dance те яаж одоо амьтны одоо характерыг бэлээ дансийн бүжигтэй холбож болох вэ гэдэг би бодсон байхгүй. Тэгээд энэ бол айгүй өрмөц санаа байсан. Ингээд бэлээ дансийн тэр шүүгч одоо Азийн бэлээ дансийн одууд хэлжээ. Тийм сэтгэл төрсөн гэдэг жисэн. Тэгээд өшөө оноо авсан юм зэрэгтэлтэй харцсан. Яг тэлэр би өөрөө жүжигчин хүн хүн бол ерөөсөө тайзан дээр гараад зэрэгтэлтэй хамгийн түрүүнд холбогддог байгаа. Тэр маань одоо маш их туршлага ус юм болов уу гэж би бодож штэ. Тэгээд үлзийгчтэй өнгөтний хамтлагийнхандаа маш их баярлж авдгийг шүү. Та нартайгаа зүг ажиллаж исэн учраас би өнөөдөр тайзан дээр гараад бие барихгүй те өөрийгөө чөлөөтэй илэрхийлж одоо тайзан дээр сурсан байна гэж хэлмээр байна. Үлзийгч хүслээ ахтай хайртай шүү. Одоо яг ирээдүйд төлөвлөсөн байгаа зүйл дээр чинь өнөөдрийн тэмцээнд оролцоод илүү их хийж бүтээх зүйл нэмэгдсэн баг тэр талаараа. Тэглгүй яхав би одоо ямар ч гэсэн миний бодож байгаа юм бол Монголд энэ бүжиг хөгжүүлэх те аль биесний би сертификатыг авчлаа л да сая. Одоо Монгол хүн гадаадд хэрхэн дасан цогцох хүмүүс яагаад энэ Сингапур гэдэг энэ жижигхэн одоо усан бомб хот руу энэ арал руу яагаад татагдж байгаа юм болоо? Тэр асуултыг бас өөрөө ихгүй тавьмаар санагдсан. Өөрөө ч хувьд юу гэж дүгнсэн бэ? Би одоо мөн л адил хэлмээр байна. Тайван байдал. Тэгэд маш их энэ оронд амьдарснаар маш их одоо сайхан амарч чадна хүн те. Тэгээд яг өртөг өндөртөгөө дагаад ер нь бол маш сайхан аль одоо хоол ундан дээр санаа зовлтгүй. Энд чи орон орны хүмүүс байгаа болохоор Монгол орны хоол хүртэл энд одоо байдаг гэж байгаа байхгүй юу. Би одоо бид нар цаг тулгамдаад идэж чадаагүй шүү дээ Монгол орны хоолыг. Гэхдээ бол ингээл ямар ч орны хүнд бол энд амьдрах боломжтой байна гэж бодсон. Азийн бэлээ дансийн одуудтай цог тоглолтод ороход маш гоё санагдсан. Энд бүжиглээд бас хэрвээ юу бол амьдарч болох уу гэж санал тавьж байсан. Нөгөө Жамила гэд бэлээ дансийн бүжигч хүн. Тэгээд нэг гараа нь бол маш өндөр гардаг гэдэг чисэн бэлээ дансийн яг л сертификат авсан, тэмцээнээс шагнал авсан гэдэг бол шууд нөгөө рейтинг өндөр болохоор тэгээд энд амьдарч болох юм байна